За өнөөдөр антихристийн сүнсний тухай. Эзэн танд талархаж байна, үнэхээр их талархаж байна. Та өөрийнхөө чухал нэгэнд байгуулж, хаалгыг нүргэлж, нэгдтэй ойлгож, хүмүүсийг өөрч цалж оруулдагт талархан залбирч байна. Эзэн өнөөдөр ирсэн бүх хүмүүсийн төлөө, бас ирж шатаагүй хүмүүсийн төлөө бас талархан залбирч байна. Эзэн ирээгүй хүмүүс маань бас сүмээр орох болтугай гэж бас ерөн залбирч байна. Эзэн сүмдээ ирж чадахгүй ажиллаа хийж байгаа хүмүүсийн та бүтэнсэ өдрүүдийг нь бас чөлөөлж өгөөрэй гэж бас гойн залбирч байна. Эзэн бүгдээрээ эзний тавлсан цагаар бүгдээрээ энд хамт уулзаж үнэхээр хариун хүмүүсийн нөхөрлөл дундуур хамт өсөхийг бид нар хүсэж байна. Эзэн танд талархъя. Үнэхээр их талархъя. Таны өгсөн үгийн төлөө энэ үгийг хүлээж авах гэж байгаа тэр зүрх сэтгэлүүдийн төлөө бас онцгойлон талархан залбирч байна. Эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирлаа. Амен. Одоо ирэх хагасан бүтэн санд бидний энэ жилийн сэргэлтийн цуглааны сүүлчих болно. Тэр нэгээр дуусч байгаа биш, дараа жилүүд ч гэсэн үргэлжлэн хэр татамжтай ярихыг мэдгүй. Гэхдээ энэ жил бол бидний анхны сэргэлтийн цуглаан байсан. Тэгээд олон юм зүйлүүдийн тухай бид нар ярилцсан. Ялангуяа сүүлийн сүнснүүдийн тухай цуврал номоор та нар өөрсдөө сайн нэгжиж үзэж, юунаас салах ёстойгоо мэдэж бас зарим зүйлээсээ салсан бахаа гэж бодож байна, тийм ээ. Тэгээд сэргэлтийн цуглаан дээр бид нар бас хамтаараа залбирлууд хийж тэр эдгэрэл чөлөөлтийн үйлчлэлийг бас хийх болно. Тэгээд сэргэлтийн цуглаан хүртэл өнөөдрийн номлол ганц номлол үлдсэн байна. Тэгээд тэр бид нар антихристийн сүнсний тухай ярих гэж эзнээс үгийг авсан. За төлхөр ишлэл болохоор 1-р Иохан 2:18 нэлхсаа энэ бол эцсийн цаг. Христийг эсэргүүцэгч нь ирж байна гэж та нар сонссончлон одоо ч гэсэн Христийг эсэргүүцэгчд олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үүнээс мэднэ гэж. За 1-р Иохан 2:18 тийм ээ. Энэ дээр анх удаа антихрист гэсэн нэр томьёо гарч ирж байгаа. Монгол дээр болохоор Христийг эсэргүүцэгч гэж оруулсан байгаа, тийм ээ. Христийг эсэргүүцэгч, антихрист гэдэг нэг тоон дээр байгаа томор бичигдсэн байдаг. Христийг эсэргүүцэгчд, антихрист гэдэг нь жижигээр бичигдсэн маш олон сүнс байгааг хэлж байгаа. Антихрист гэж Христийг эсэргүүцэгч бол энэ бол биелэгдээгүй нэг шийдвэрлэг байгаа. Эцсийн цаг үе болоход антихрист гэж нэг төр шашныг хослон барьсан нэг тийм удирдагч гарч ирнэ гэж. Яг биеэрээ ирэх Иесусыг эсэргүүцэн удирдагч. Тэрийг энийг аль хэдийн сонсцсон тэр үе итгэгчид. Харин гэхдээ сүнс нь одоо аль хэдийн дэлхий дээр байж байгаа ирчихсэн байна гэдэг. Одоо Иохны үе чинь манай эртний 60-аад он гэсэн үгээр тэ 60-70-аад он гэсэн үгээр энэ үед гэхэд Христийг эсэргүүцэхэд олноороо гараад ирсэн байна. Одоо бол бүр их болсон байгаа тийм манай дэлхий дээр маш их болсон байгаа гэсэн. Антихрист ирэхээс өмнө тэр сүнснүүд нь ингээд тарцсан байгаа гэсэн. За энэ ишлэл дээр нэлхсаа гэж биднэрт хандж байна тийм. Нэлхс гэдэг нь бид нар итгэгчд гэсэн. Тэгээ яагаад бид нар нэлхс гэж байна? Тэгээ ерөнхийдөө бол яг энэ эхэн үеийн итгэгчд төлөвшөөгөө байгаа итгэгчд гэсэн утгаар хэрэгжилж байгаа гэж үздэг л дээ тийм. Гэтэ сая энийг судалж хагаад надад эзэн шинэ нэм илчлэлийг өгсөн. Юу гэвэл бид нар ингээд хүмүүсийн хувьд төлөвшөөгөө гэж хэлэх юм бол бид нар хүүхдэрээ байгаа гэсэн үг тийм. Би та шийдвэр гаргаж чадахгүй тийм. Ээж аваахаа гэрээс холдох боломжгүй том хүний үгнээс гарахгүйгээр том хүний шийдвэрээр явна гэсэн утга агуулж байгаа гэсэн. Харин итгэгч хүмүүсийн хувьд төлөвшнө гэдэг чинь юу гэсэн үг? Тэ? Дэлхийд хүмүүс бол одоо манай хүүхд 90 цент хүрчлээ, өөрөө шийдвэр гаргаад явах боллоо. Одоо эхнэр авчлаа, нөхөрт гарчлаа, төлөвчлээ гэж үзээд хүүхдээ орхидог шүү дээ тэр. Юуны сүнслэг хүмүүсийн хувьд юу гэхээр төлөвшнө гэдэг бол бид нар эзний дотор улам мартаж бүр эзний дотор улам нэлхэх гэсэн үг.
те бидний child of God те улам бид нар Бурхны хүүхэд гэдгээ мэднэ гэсэн үг байхгүй юу? Тийм учраас Иохан нэлхсаа гэж хэлсэн болов уу гэж надад ингэж ийм илчлэг надад ингэж ирсэн байгаа те. Тэгэхээр дэлхийд төлөвшнө гэдэг бол бид нар бие даасан бодолтой болоод одоо Монгол хэлээр нөгөө аавын цээж болоод явахыг хэлж байгаа болол Христ итгэлийн хувьд бол бид нар улам ихээр Бурханд Есүст ариун сүнсэнд ойртож тэднээс ингээд зуурж тэднээс улам хамааралтай те бүр codependent болж амьдрахыг хэлж байгаа гэсэн үг тийм ээ. Тийм учраас энэ Иохан өөрийгөө ч гэсэн нэлх хүүхэд гэж бодож байсан. Есүс хэлсэн шүү дээ. Нэлх хүүхэд чиг тийм итгэлээр над руу ирээ гэж хэлсэн те. Яг тэр зүйлээр ингэж хандсан болов уу гэж бас бодож байна. За Христийг эсэргүүцэх гэдэг энэ нэр томьёо болохоор хоёр нэр томьёос бүтэж байгаа те. Анти буюу эсрэг те. Христос яг грек үгээр нь ярих юм бол anti-Christos гэсэн үг байна. Opposite of Christ. Христийн эсрэг гэсэн юм утгатай. Тэг Христийн эсрэг гэдэг ч юм бол цаад утгаараа бол аврагчийн эсрэг тийм ээ. Бурхны хүүгийн эсрэг гэсэн утгатай гэсэн үг. Тэгэд Монгол Библиэлд бол Христийг эсэргүүцэгч гэдгээр явж байгаа шүү. Тэгээ Иохан номонд яг энэ 5 удаа яг антихрист гэдэг нэр томьёо гарч байгаа. Библиэд анх удаа гарч байгаа. Гэхдээ бүр 5 удаа яг 1-р Иохан номонд гарч байгаа. За бид нар эсрэг гэдэг угаасаа мэднэ тийм ээ. Гэтэ энэ эсрэг гэдэг үг бол антихристийн хувьд зөвхөн эсэргүүцэж байгаа зүгээр л нэг эсэргүүцээд байгаа тийм сүнс биш. Эсэргүүцээд үгүйсгээд тэгэд оронд нь өөрөө ирнэ гэсэн утгатай байгаа байхгүй тийм. Эсэргүүцэх, үгүйсгэх, орлох гэсэн юм утгатай. Тэр антихрист гэсэн тэр улс төрч ирэхээр яах вэ гэвэл Христийг үгүйсгээд би их тайвныг тогтоох гэж байгаа маа гэж ирнэ. Тэгэд Израильтай инхийн гэрээ байгуулна. Дахиж даймаа байхгүй Израиль руу довтлохгүй. Тэгснээр тэр гэрээгээ 3.5 жилийн дараа өөрөө нураагаад өөрсдөө бүгдээрээ Израиль руу дайрна. Тийм. Амлалт нь шал худлаа амлалт байна гэсэн үг байна тийм ээ. Тэгэд дараа нь өөрөө бүр Есүсийн эсрэг тий Харматикон гэдэг газар Есүсийн эсрэг тулдаад Есүст ялагдах юм. Тэгэхээр антихрист бол яг сатаны сүнсээр шууд ажилладаг. Яг сатаны шууд удирдлагаар ажилладаг юм сүнс байна. Та нар мэдж байгаа Эхлэл номонд могоод юу гэж хэлдэг вүлээ? Адам, Ив, могоо гурвууланд нь Бурхан хандаж үг хэлсэн те могоод хэлэхтэй байсан. Чиний өр хүүхдийг энэ эмэгтэй хүүхдтэй өш хонцонтой болгоно. Энэ эмэгтэй хүүхд чиний толгойг бяцлана гэж хэлсэн шүү дээ те. Тэр чинь яг антихристийн сүнс тэнд байгаа байхгүй юу? Тэр бардам зангаар орж ирдэг дандаа. Антихрист бол маш бардам, их зантай. Тийм учраас хүмүүс яг тийм сүнсэнтэй идэвхтэй учраас антихрист яг тэр улс төрчийн дүрээр орж ирэхэд шууд хүлээж авч байгаа. Яг тэгвэл хүмүүс тийм харизматик улс төрчд маш дуртай тий. Яг тийм хүн орж ирэх байхгүй. Тэгээ танихгүй гэдэг. Тэгээ антихрист ямар үед энэ дэлхий дээр орж ирэх вэ гэхээр ариун сүнс энэ дэлхийгээр авагдсан үед. Ариун сүнс авагдана гэдэг чинь юу гэсэн үг гэхээр Есүс өөрийнхөө сүмийг энэ дэлхийгээс хөөргөөд аваад явцсан үед бид нар дотор ариун сүнс орт. Энэ дэлхий дээр ариун сүнсийг байлгаж байгаа нь сүм чуулган тий. Чуулганууд байлгаж байгаа, итгэгч хүмүүс байлгаж байгаа. Тэд нар ариун сүнстэй байгаа учраас ариун сүнсийн дэлхий дээр байж байгаа ажлаа хийж байгаа. Тэгээ сүмийг аваад явчингууд энэ дэлхий дээр ариун сүнс байхгүй учраас антихрист ирж ажиллаа хийх боломжтой болж байгаа байхгүй юу? Тэр үед яг антихрист орж ирнэ. За гэхдээ энэ яг биетээр орж ирэх антихрист бол хараахан орж ирээг байгаа. Иш үзүүлэх нь биелэгдэг байгаа. Иш үзүүлэх нь Даниэл номонд байгаа.
илчлэлт номонд байж байгаа тийм ээ. Тэгээ энэ хамгийн түрүүнд хүмүүсийг мэхэлдэг учраас орж ирэхдээ хүртэл мэхэлж орж ирнэ. Иесус шиг цагаан мор унж цагаан морьтой орж ирнэ гэж байдаг тийм. Мэхлийн сүнстэй орж ирдэг байгаа. Тэгээд шашин төрийг хослуулна тийм. Religious and political leader хоёулангийн хийнэ гэсэн үг шүү дээ. Одоо яг энэ сүнс ажиллаад ийм зүйлүүд дэлхий дээр хийгдэж эхэлсэн. Юу гэхээр New Age шашин байж байгаа тийм ээ. Шинэ үеийн шашин гэдэг. Юу гэдгээр бүх шашнууд эв нэгдэлтэй байя. Тэ? Тэр бие бинийгээ тусгаарладаг юмыг ярихаа болио гэдэг. Бүгдээрээ эв нэгдэлтэй. Тэгээд шашны юмнуудын уулзалтууд зөндөө олон болсон шүү дээ. Хэн тэргүүлж байгаа тэрийг? Ромын поп тэргүүлдэг тэр уулзалтуудыг. Дандаа поп хөтөлж явдаг. Тэг христч хүмүүсээс юу хүсдэг вэ? Христч хүмүүс тэнд нь оролцдог те. Буруу юм урсгалтай нүдэнд очиж оролцоод байгаа байхгүй юу? Яагаад оролцдог вэ? Тэд нар юу гэж хэлдэг христч хүмүүсээс? Та нар Иесусыг л ганцхан зам гэж хэлэхэ болчих гэдэг байхгүй юу? Иесусыг үгүйсэх гэж хэлдэг байхгүй. Тэгэх юм бол бид нар бүгдээрээ нэгдээд бүгдээрээ нэг шашинтай эвлэрмээр байна гэдэг те. Тэгээд нөгөө сүм дугам барайл те. Энэ хаалгаар нь христч хүмүүс орно. Энэ хаалгаар нь исламынхан орж болно. За энэгээр нь буддист, энэгээр нь хиндучуд ороод тэгээд дуртай цагтаа та нар worship хийж болно. Гой барилга байшин барил те. Саяхан бид нар Vision School дээр нэг мэдээлэл сонссон. Юу гэсэн чинь аль хэдийн арабын нэг оронд тийм 3 сүмний дор барьсан гэж байна. Гэт нэг цагт нь лалынхан ирж, нөгөө цагт нь христийнхэн ирж болно. Нөгөө цагт нь буддийнхэн ирж болно гэдэг. Бүр ингэж эхэлсэн байгаа байхгүй ингэж явагдаад эхэлсэн. Тийм юм бид нар ингэж хуурдаж болохгүй гэдг нь харагдаж байгаа тийм. Тэгээд антихристийн сүм хизээ ингэж илэрдэг вөхөр Иесус Христийг тунхаглахад илэрж гарч ирдэг. Бид нар сайн мэдээ ярих үед хүмүүс хүлээж авахгүй зарим нь ингээд дэлт эсэргүүцдгээд антихристийн сүнс тэнд ажиллаж яадаг те. Бид нар эдгээр чөлөөлт ярихад дургуутчаад хүмүүс тэр юу антихристийн сүнс. Тийм зүйл. Яг Иесусыг л тунхаглах бүрд ийм сүнс яг эсэргүүцэж босч ирж яадаг. Тэг нэг Америк пастор тэгжсэн. Америкт сайн мэдээ хүргэж ярихад Буддагийн тухай ярихад хүмүүс зүгээр тайван сонсдог. Тэ? Хинду шашны тухай ярихад зүгээр сонсно. Йога ярихад бүр тааламжтай сонсно. Мартин Лютерийг ярьж болно. Ромын попын тухай ярьж болно. Есүсийн тухай яриад ирэхээр уурал авчдаг хүмүүс. Бүр тийм антихристийн сүнс тийм хүчтэй болсон. Тэ? Тэгээд энэ мэхэндэг учраас одоо ингээд бүх сүм юунууд шашнууд ив найрамдалтай байя. World peace гэдэг дэлхий дээр их тайван гэдэг үгээр маш их хуурдаг. Тэ? Хүмүүнлэг гэдэг үгээр гуманизм гэдэг философиор маш их хуурдаг. Энэ бол дандаа эдгэрийн ард антихристийн сүнс ажиллаж байдаг те. Тэр хүнлэг ардчилсан нийгэм байгуулъя гэл те. Хүмүүсийн чөрчл хэлсэн байдаг те. Ардчил бол тийм сайн зүйл биш. Гэхдээ хүмүүсийн бодож олсон нь хэмжээнд л сайн зүйл юм аа. Энээс өөр юм бидэрт байхгүй л гэж хэлсэн те. Хүмүүсийн бодож олсон юмнууд бүгдээр. За яг антихристтэй цагаан морьтой ирнэ. Тэгэд өөрийгөө их хамгаалангийн хаан гэж дэлхийд өөрийгөө тунхаглаж харуулж. Тэгэд бүр өөрөө гайхамшиг үйлддэг юм шиг харуулна. Өөрөө өөхөд амилж байгаа юм шиг тийм дүрийг хүртэл харуулна. Сатаны хүчээр тэрийгэ хийж харуулна. Ийм зүйлүүдийг илчлэг номонд бол бичигдсэн байгаа. Харин Иесус хэлэхдээ бол юу гэж хэлсэн гэхээр Матай номонд 10:32-оос 39. Тиймээс намайг хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрсөн хүн бүрийг би Тэнгэрт хэцгийнхээ өмнө мөн хүлээн зөвшөөрнө. Харин намайг хүмүүсийн өмнө өгөөсгөгч хэнийгч болов би Тэнгэрт хэцгийнхээ өмнө өгөөсгөнэ. Намайг газар дээр инх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би инх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм. Би хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадмынх нь эсрэг болгохоор ирсэн.
Хүний дайсан өөрийнх нь гэр бүлийнх нь болно. Эцгийгээ эсвэл эхийгээ надаас илүү хайрладаг хүн миний хувьд зохистой нэгэн биш юм. Хүүгээ эсвэл охиноо надаас илүү хайрладаг хүн ч миний хувьд зохистой нэгэн биш ээ. Загалмаагаа өөрөөд миний хойноос дагахгүй хүн миний хувьд зохистой нэгэн биш. Амиа олох чинь түүнийг алдах болно. Миний төлөө амиа алдсан түүнийг олох болно гэж хэлсэн байна, тийм ээ. За Есүс энд бол юуг хэлж байгаа юм гэхээр хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрсөн. Заримдаа бид нар Христ итгэгч гэж мэдгэдгээс ичээд байна уу, тэ? Ажил дээр, сургууль дээр, гудамжинд, дэлгүүрт хаана Христ итгэлээ харуулахаас ичж гэнэ үү? Тэ? Энэ бол бид нар хүмүүсийн өмнө Есүсийг яаж байгааг өвөөсөж байгааг. Бид нар Христ итгэлээ. Нууц итгэгч гэж ерөөсөө байхгүй. Яагаад гэвэл бид нар харанхуйгаас ил гарсан. Гэрэл болох ёстой, тэ? Нууц итгэгч гэж хэрэг. Жинхэнэ Христ итгэгч хүмүүс бол ил байдаг. Дарангууллын системд ч ил байдаг гэж байна, тэ? Социализмын үед байсан итгэгчид бол яг жинхэнэ итгэгчид. Бид нар бол яг ил шоронд явахаасаа айдаггүй байсан. Итгэлийнхаа төлөө хавчигдахаасаа айдаггүй байсан. Тийм итгэгчид. Тийм болохоор Зөвлөлт холбоот улсад бас коммунист хятадд хуурч итгэж гэж байхгүй гэд тэгж ярьд юм л шүү дээ. Тэр яг л айхгүй байхгүй. Дарангуулаас айхгүй. Есүсийг тунхаглаж чадчихаа. Тэгээ Есүсийг их тайвныг авчрахаар ирсэн гэж. Ямар их дэлхий дээр их тайвныг авчрахаар ирсэн гэж бод тэ. Еврейчүүд яг тэгж бод. Тэгээ тийм биш байсан учраас уурандаа алж байгаа шүү дээ. Ромын дарлаас чөлөөлөөд өөрсдийг нь амар амгалан байдалд авчирна гэж бодсон. Тийм биш байсан болохоор Иесус бол хаана амар тайван авчирсан. Бидний зүрхэн дотор хүн болгоны зүрхэн дотор өөрөө оршиж өөрөө амар тайван. Гадна талд шуургач болж исэн, дайнч болж исэн бид нар амар амгалан байхад Иесус биднийг сургадаг, тийм ээ? Тийм зүйлүүдтэй те. Хүмүүс тийм болчлаа, ийм болчлаа гэд хашаараа шуугч хахад хэн амар тайван бид нар л амгалан байдаг те. Бурхан юу хийх харъя. Бурхан энэ хяналтандаа ойлгож байгаа гэж итгэдэг тэр амар тайвныг Иесус өгдөг. Харин гадна талд бол биднэрт юу ах нь? Бидний эсрэг бүх хүн босно. Бидний гэр бүлийнхэн эхлээд босно те. Биднийг итгэж болоход хамгийн түрүүнд эсрүүцдэг нь хин. Тэрийн аав, ээж, ах トゥ те. Төрөл төрөсөд эсрүүцдэг ш те. Манай юм буруу явчлаа, буруу мөр орчлаа, уламжилж шашна, хайчлаа. Тэр янз бүрийн юмнууд болдог. Тэгээд эцэг эхийгээ зовоохгүй гэсэнтэй зарим хүмүүс итгэлээ орхидог. Тэ? Буцаад хуучин юм руугаа очдог ийм зүйлүүд хүртэл болдог. Тэгээ Иесус юу гэж хэлсэн? Намайг хайрлаа л гэж хэлсэн, тэ? Тэр хүмүүсийг биш намайг хайрлаа. Намайг даг. Жинхэнэ итгэгч хүмүүс бол Иесусыг юу ч болж исэн орхихгүй. Тэрнийхээ итгэлийнхаа төлөө өгч чадах тийм зоригтой байх хэрэгтэй тийм мартур болох. Миний төлөө амиа алдсан гэдгээ мартур болохыг хэлж байна тийм түүнийг олно. Яг тэгвэл амин тэнгэрт байгаа шүү дээ тийм гол аминаар тэнгэрт байгаа. Бид нар өөрсдөө Иесусыг хүлээж авсан тэр үед ингээд бодоход Иесусыг хүлээж авахд эхлээд бид нар өөртөө саад болж исэн байдаг тийм. Яг тэгвэл бид нар энэ харийн шишингээд бидний дотор янз бүрийн бодлоод байсан тийм. Энэ бол энэ Америкчүүдийн шашин юм байна. Тэгээд би бурхантай бурхан өөр би өөрөө хийж чадна гэсэн бодлоо. Яг энэгээр бид нар өөрсдөө саад болжсэн тийм. Тэгээ нэг толгой нэргсэн үнийг ингээд яриад явд юм яриад явж гэд үл тоомсорлсон тийм зүйлүүд чинь бид нар саад болжсэн. Дараа нь бусад хүмүүс биднэрт саад болж эхэлдэг тийм ээ. Тэгэд энэ олон саадуудын чинь цаана юу исэн гэхээр яг энэ антихристийн сүнснүүд ажиллаад исэн байгаа байхгүй. Христийг ойлгуулахгүй гэсэн тийм сүнснүүд бол ажиллаж исэн гэж ойлгох хэрэгтэй.
За юудэчүүд тийм ээ одоо болтол юудэчүүд гэдэг юудэн шашинтай хүмүүс те одоо болтол Масая ирнэ гэж хүлээж байгаа тэр хүмүүс гол төлөв еврей хүмүүс орж тэр хүмүүс болохоор Масая ирээгүй гэж бодож байгаа учраас Масая ирээд тэр их тамиг тогтоож байна. Одоо энэ ойрхон орнуудад бол ерөөсөө байнгын те биднийг төрөхөд л дан ярьж байсан одоо болтол дайн ярьж байгаа те. Энэ дайныгаа зогсоох Масая ирээсэй л гэсэн юм хүсэлтэй байждаг. Яг тэрүүгээрээ яад өгөхөр Масаяг үгүйсгэснээрээ тэр хүмүүс антихристийн сүнстэй яваад байгаа байхгүй юу? Юдаизмын шашин тэр чигээрээ антихристийн сүнстэй. Яг монотеизм гэдэг нэг бурхныг шүтдэг 3 шашин л байгаач нэг бурхантай гэж үздэг те. Яг нэг бурхныг шүтдэгш нэг бурхантай гэж үздэг гэсэн. Монотеизм, теизм гэдэг чинь бурхан моно гэдэг нь нэг те. Юудэчүүд байгаа яг л нэг бүтээгч бурхныг шүтдэг. Исламууд байгаа тэднээс нэг бурхан гэж үздэг. Гэхдээ тэрийг Аллах гэж үздэг. Нөгөөх нь христч хүмүүстэй биднээс нэг бүтээгч бурхантай гэдэг. Яг нэг бурхныг шүтдэг. Тэгсэн мөртлөө энэ 3 итгэл үнэмшлийн хоёрт нь антихристийн сүнс ажиллаж байгаа. Юдаизм, ислам хоёрт бол антихристийн сүнс тэр чигээр ажилтдаг байгаа байхгүй. Исламын шашин бол тэр чигээр антихристийн сүнс гэдэг. Одоо бид нарыг вишн скул дээр нэг өөр ингэж бид нарт задлаад ярьж өгч байгаа л да. Тэгээд энэ тэр сүнснүүд чинь нөгөө хуурамч инх тайвны тухай ойлголтуудыг тэгээ хуурамч тэр хүмүүн үгслийн тухай ойлголтуудыг өгсөн болохоор хүмүүс тэр өөрсдөө хүслийн дагуу тэр яг антихрист гэд хүн ирэхэд яг маш амархан хүлээгээд авчиж байгаа. Тэгээ амархан хүлээж авах юмнуудыг одоо бүр ингээд битээр бэлдэж өгч байгаа тийм ээ. Антихрист чинь ирээд яах вэ гэхээр бид нарт төштэй өдөр нь тэр үед байх хүмүүст гэсэн үг тийм. Янз бүрийн ингээд тэмдэгнүүд тавьж өгөн тийм. Баруун гар дээр нь духан дээр нь ингээд тэмдэгнүүд 666 гэсэн одоо тэмдэгнүүд тавьж. Одоо тэрэндээ хүмүүсийг тавьж өгөхөд ингээд дасгаж байгаа байхгүй юу? Янз бүрийн одоо чипнүүд бидний уншуулад байгаа картнууд хүртэл яг тэрлүүл аваачиж байгаа тийм. ID-нүүд бүх зүйлүүд паспортнууд сайхан нэг манай нэг Монгол гадаад паспортаа ингээд шүүмжилсэн байсан. Юун дээр уншигдахгүй олон улсын хэл дээр уншигдахгүй яатсан бэ? Би болохоор дотор баярлаад байгаа байхгүй. Өө ашгүй. Антихрист ирэхэд нэг юмар ч гэсэн монголчууд тэрэнд нь орохгүй. Гоё юм биш тэгээд надад бол тэгэж бодогдоод баярлаад байгаа байхгүй. Энэ дижитал системд орох тийм сайн зүйл биш. Тэ? Энд чи цаанаасаа ингээд ямар нэгэн тийм юмд бүх хүмүүсийн хяналтанд авахд бэлэн болгож байгаа юмнууд байгаа байхгүй юу? Бүх зүйлүүд те. Одоо бүр хүмүүс ингээд юу арсныхаа цаанд чип суулгаж эхэлж штэ. Европт. Тэрэнд нөгөө бүх юмнууд нь ID-н кредит картын дугаар бүр тийм залхуу болсон орол дэлгүрт нөгөөдхөн уншуулаад юм аа. Бүр тийм системд энэ юу гэж байгаа гэхээр антихристийг ирэхэд бэлэн болгож байгаа байхгүй юу? Бүх тийм сэтгүүл. Тэгэхээр энэ бүх AI энэ бүх технологи юм бид нар бас тийм баярлаад ах тийм зүйлүүд бол бас биш. Тэг хүмүүсийг дасгаж байгаа зүйлүүд гэж бас бодох хэрэгтэй. Нэгдүгээр 4:1-3 хайртууд минь сүнс болгонд бүхдэг. Харин тэднийг бурхнаас ирсэн эсхийг мэдхийн тулд сүнснүүдийг шалга. Учир нь олон хуурамч иш үзүүлэгчид дэлхийд гарсан байна. Бурхны сүнсийг та нар үүгээр мэднэ. Есүс Христ махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр бурхнаас ирсэн бөгөөд Есүсийг хүлээн зөвшөөрдгөө сүнс бүр бурхнаас ирээгүй. Энэ бол Христийг эсэргүүцэж явах бөгөөд та нар түүнийг ирж байна гэдгийг сонссон ба тэр идүүгээ дэлхийд хэдийн байж байна гэж тийм. Сүнс хэдийн байж байна гэдэг. За антихристийн сүнс юуг хамгийн түрүүнд эсэргүүцдэг гэж байна. Есүс махан биеэрээ ирсэн гэдгийг эсэргүүцдэг. Есүс онгон эмэгтэй биеэс төрсөн гэдгийг эсэргүүцдэг. Төрсөн. Бид нар итгэлийн тухай уншихдаа юу гэж уншдаг вэ? Бид нар төрсөн, амьдэрсэн, өгсөн, амьсанд нь итгэж байна. Бүх тэр нюансууд нь байгаа. Тэр бидний итгэл. Тэгэхээр антихрист
болвол Есүсийг энд махан биеэр төрсөн гэдгийг хамгийн түрүүнд эсэргүүцдэг. Тийм болохоор бид нарыг сүнснүүдийг шалгаа гэд хэлээд байна шүү, тийм ээ. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд Есүсийн төрснийг онгон эмэгтэйгээс төрсөн гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байх юм бол энэ бол биднэрт дээр аль хэдийн антихристийн сүнс ажиллаад байна л гэсэн үг. За антихристийн сүнсийг бол танихад бол маш амархан итгэж хүмүүсийн хувьд. Тэгээ таньдаг мөртлөө бид нар дарамтанд нь орцсон явж идэг тал бас байдаг байгаа тийм тэрийг өдөр. Тэгээ антихристийн сүнс бол яаж ажилладаг вэ? Хүмүүсийг маш итгэвтэйгээр маш шаргуугаар бүр ингэж дахин ингэж дарамтлагдаг тийм. Одоо бид нар мэдж байгаа тэр гаж урсгалынхан тэр мормоныхан тэр хүмүүсээ яагаад ингэж дахин явуулаад ингэж тийм яагаад идэх тийм. Энэ бол антихристийн сүнс байхгүй юу? Маш итгэвтэйгээр дарамтлаж хагаад буруу шийдвэр гаргуулдаг. Буруу шийдвэр гаргуулахын тулд тэгж дарамтлагдаг байгаа байхгүй юу? Одоо ингэж гаж урсгал руу бахан орчлоо гэж Монгол шуугаад байна шүү дээ. Антихристийн сүнс. Сүмд явж исэн мөртлөө антихристийн сүнстэйсэн байгаа байхгүй юу? Тэгээд гаж урсгал руу автагдаж ирж байгаа. Сүмд нь юу зааж ясныг бид нар мэдэхгүй тийм. Заасан юм ойлгож ясныг уу гэдэг бас асуудал байна. Тийм. Бурханд хэр ойр байсан бэ тэр хүн гэдэг. Тийм асуудлууд бас гарч ирж байна. За антихристийн сүнсийг таних аргууд нь юу гэхээр Есүсийг бурхан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. За ийм урсгалууд бол зөндөө байдаг тийм ээ. Гаж урсгал ялангуяа дэлхийд байгаа гаж урсгалууд Jehovah's Witness байна. Есүсийг бурхан гэж хүлээн зөвшөөрдөг. Есүсийг яг бурханы хүү гэж зөвшөөрдөг, бурхан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Исламын шашин Есүсийг юу гэдэг вэ гэхээр зүгээр л нэг багш эсвэл иш үзүүлэгч гэж хэлдэг тийм. Буддистууд юу гэж хэлдэг вэ гэхээр Есүсийг зүгээр нэг түүхэн historical figure тийм түүхэн хүн л гэж үздэг. Эд нар бол яг антихристийн сүмээр явдаг итгэл үнэмшлүүд гэсэн үг шүү дээ. Христч зарим урсгал дотор ч гэсэн бас ийм зүйлүүд байгаа. Зөвхөн бурхныг эсвэл зөвхөн ариун сүнсийг ярьдаг, Есүсийг ярьдаггүй чуулган бас байдаг тийм. Тэгэхээр сүм чуулганыг танихдаа номдлыг нь сайн сонсож жагаад тэгээд энэ яг жинхэнэ сүм чуулган уу юу гэдгийг мэдэрч сурах хэрэгтэй. Тийм зүйлүүдийг хүмүүс сургаагүйгээс хийж чадахгүй болоод тэр гаж урсгал руу амархан явж байгаа гэсэн. За Есүсийг бурхны хүү гэдгийг эсэргүүцдэг. Есүсийг бурхны хүү гэдгийг эсэргүүцэж байгаа гэдэг чинь бурхныг аав гэдгийг эсэргүүцэж байгаа гэсэн үг болж байна. Бурхан аав Есүс хүүгийн хооронд харилцаа байна гэдгийг үгүйсгэж байгаа гэсэн үг болж байна. Тэг чи олон юм ингээд гараад ирж байгаа. За дараа нь Есүсийг хүний бид төрөөд амьдраад үхээд амилсан гэдгийг эсэргүүцдэг. Тэг бүх зүйл бидний итгэлийн бүх юм эсэргүүцэж байгаа зү тэ. Заримдаа хагаслаад за яг төрсөн байж. Одоо юудэчүүд ч юм бол төрснийг нүгүйсгэж чадахгүй байна шүү дээ. Яг тэгвэл юудэчүүдийн маш олон түүхийн бичигт Есүс төрсөн үлдсэн тийм. Августус Цезар хааны тушаалаар тооллого гараад бурхан бүр яг тэрийг баталгаажуулаад өргөсөн шүү дээ. Тооллогонд оруулсан шүү дээ Есүс чинь. Очоод ээж автай намтаа очоод бүх бүртгэл нь хийгдсэн байхгүй. Өгөөсгөж чадахгүй болсон. Тэг төрснийг өгөөсгөж чадахгүй, амьдрсны өгөөсгөж чадахгүй. Тэгэхээр юудэчүүд яадаг вэ? Ганцхан амилсны өгөөсгдөг. Тэр булшинд байхгүй байгаа нь тэр дагалдагчд нь авч яваад өөр газар оршуулцсан гэх янз бүр юм зохиогоод ярьдаг байхгүй. Тэг ямар нэгэн байдлаар нэрийг бүгдийн юм уу эсвэл хагас гэж эсэргүүцдэг. За Есүсийг аврагч гэдгийг хүлээн зөвшөөрдөг. За бид нар
итгэгч хүмүүстэй уулзаад хамгийн түрүүнд юу гэдэг вэ? Аврагдсан гэрчлэлээ сонсдог те. Гэрчлэлээ яриач игээд. Тэг гэрчлэлээ ярихт нь яг Есүсийг аврагчаа гэж хүлээж авсан үгүй юу харагддаг байхгүй юу? Яг яаж хүлээж, яг аврагч гэж хүлээж авч үгүй юу гэдэг. Заримдаа зарим хүмүүс эзэн агуу, эзэн их ажил хийсэн. Эзэн намайг эзэн гэдэг. Яг эзэн гэж хэнийг хэлээд байгаа юм гэдэг асуухаар хэлж мэддэггүй байхгүй. Бурхан ч эзэн, Есүс ч эзэн, ариун сүнс ч эзэн шүү дээ. Тэг гаж усхлынхан ч гэсэн өөрсдөө шүтж байгаа Аллахаа ч эзэн, Мухаммедээс ч эзэн гэж байгаа шүү дээ. Хэнийг эзэн гэдэг юм бэ гэж асуухаар хэлж мэддэггүй байхгүй. Тэгэхээр сүмж яваад байгаа мөртлөө өөрийнхөө аврагчийг тодорхойлж мэдэхгүй байвал тэнд бас антихристийн сүнс ажиллаж байна гэсэн үг. За, Есүсийн хүч чадлуудыг өгөөсгдөг те. Одоо бид нар Есүсийн үйлчлэлийн тухай Библи судал дээр үзэж байгаа те. Есүс ямар үйлчлүүд хийжсэн? Зааж исэн, сургаж исэн, номлож исэн, хончилж исэн, эдгэж исэн, чөдөөлж исэн, гайхамшигыг үлдчихсэн. Бүх зүйлүүдийг хийжсэн. Эднэрийн өгөөсгдөг бүгдийн те. Үйлчлж яхад нь шууд өгөөсгчихсэн. Энэ яг сатаны хүчээр хийгээд байна гэд. Тэгээ фарисеучдыг өгөөсгчихсэн. Тэр бол антихристийн сүнс аа. Тэгэхээр ийм юмнуудаар бид нар антихристийн сүнс ажиллаж байна уу? Дэлхийд ажиллаж байгаа антихристийн сүнсийг бол танихад маш амархан. Харин сүмч болгон дотор ажиллаж байгааг танихад биднэрт нэлээх залбирал орж магадгүй те. Сургаалуудыг маш сайн ойлгох тийм ойлголтууд ч хэрэгтэй байж бас магадгүй байна. Тэгэхээр бид нар яг энэ бүх зүйлүүдийг өгөөсгөх юм бол Есүсийг бүхэлд нь өгөөсгөж байгаа гэсэн үг тийм. Есүсийг өгөөсгөх юм бол биднэрт мөнх ам байхгүй. Тэгээ бид нар дэшээ явна гэж байхгүй болно. За бид нар антихристийн сүнстэй байхад биднийг итгэгч болгоно гэдэг чинь бол яг гайхамшиг байхгүй юу? Ариун сүнс тэнд үнэхээр ажил. Антихристийн сүнсний эсрэг ариун сүнсэл зогсож чадна гэсэн үг тийм. Бид нар ямар их Христийг эсэргүүцэгчд байсан те. Тэгсэн ч одоо аврагдсан. Сүмж авцсан ариун хүмүүсийн нөхөрлөл дотор сургаалыг нь уншдаг те. Заадаг, хүлээж авдаг, Есүсийн эзэн үйлчлүүдийг хийдэг болсон. Бид нарыг хүний ойлголтоор явсан бол энэ бүхнийг бид нар хизээж хийж чадахгүй. Ингэж явна гэж бид нар төсөөлөөчгүй. Бидний ээж аав бид нар ийм болно гэж мэдээчгүй. Тэ? Бидний хамт ажиллаж исэн хүмүүс, хамт сурж исэн хүмүүс биднийг ийм итгэж болчихно гэж өөрөөсөө мэдэхгүй тийм. Энэ бол ерөөсөө ариун сүнсний хүчээр үлдгэсэн гайхамшиг гэж хэлхээс аргагүй. Саяны 5 дахь өдрийн хичээл дээр үтсэн шиг ямар хатуу хөрстэй, ямар их хогийн ургамалтай хөрс байсан бэл бид нар. Тэ? Ариун сүнс л тэрийг цэвэрлж чадна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бол аврал бол үнэхээр эзнээс өгсөн бэлэг гэдгийг бид нараас ойлгох хэрэгтэй. За, Есүсийг хүлээж авах чадахгүй хүмүүс бол яадаг вэ? Эсэргүүцээд, өгөөсгээд Есүсийг ямар нэг юмар орлуулж байгаа тийм. Бид нар харж байгаа. Зарим хүмүүс нь боловсрлоор орлуулж байна. Зарим хүмүүс нь одоо биеэ хөгжүүлэх янз бүрийн юмнуудаар орлуулж байна. Зарим хүмүүс нь янз бүрийн тэр хиндүү гүрүү юу вэ тийм багш. Янз бүрийн юмнууд йог гэх янз бүрийн юмнуудаар ингээд орлуулж ирт. Есүсийг маш их юмар хэлэхэд орлуулж байна. За ингэж орлуулахыг тэг хүн төрлөختөнд анх одоо харуулсан зүйл нь юу гэхээр Есүстэй хамт яг тохиолдсон. Есүсийг амьд байхад нь Есүсийг орлуулсан тохиолдол гарсан байхгүй юу? Матай намын 27-гийн 20-26. Харин ахлах тахилагч нар болоод ахлагчид олон түмнийг Барабын төлөө гуйж харин Есүсийг хөнөөлөхийг ятгсан байлаа. Захирагч тэдэнд энэ хоёрын хэнийг нь сулалмаар байна гэхэд тэд Барабыг гисгэлээ. Тэгтэл Пилат тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна гэсэн. Тэд бүгд түүнийг цовдол гисгэв. Пилат яагаад
тэр ямар муу юм үйлцсэн юм бэ гэж асуусанд харин тэд бүгд түүнийг цовдол гэж улам чанга хашгирч байлаа. Пилат энэ нь яг ч нэмэргүй харин ч бүр өөмөн саман дэгдэж эхлэхийг хараад ус авч хурсан олны өмнө гараа угаа. Би энэ хүний цуснд буруугүй өөртөө мэдтүгэ гэжээ. Тэгтэл бүх хүмүүс түүний цус бидний болон бидний үр хүүхдийн дээр байг гэцгээв. Тэгээд тэр Барабыг тэдэнд суллан Есүсийг ташуурцсны дараа цовдлуулахаар болжээ гэж. За энд Есүсийг Барабаар үйлчилсэн байна. Бүр яг битээр орлуулж байгаа зү. Энэ. За энэ яаж Есүсийг эсэргүүцсэн гэхээр Есүсийг хөнөөлөхийг тэр ахлагчид хүмүүст ятгсан байна те. Тэр өөрсдийг нь дагаж явдаг хүмүүст Есүсийг цовдлуулна шүү. Та нар цовдл гэж хашгираарай гэдэг ингээд бүр ятгсан байгаа байхгүй юу? Энэ бол Есүсийг эсэргүүцэж байгаа эсэргүүцэл нь. За тэгээд дараа нь тэр цовдл гэж хашгирж байгаа нь Есүсийг өгөөсгөж байгаа байхгүй юу? Бүр шууд устгах гэж байгаа те. Цовдл гэж хашгирж байгаа. Тэгээ антихристийн энэ сүнсний эсрэг Пилатын өөрийнх нь тэр дарангууллын сүнс ямар ч хүчгүй байгаа байхгүй юу? Пилат юу ч хийж чадахгүй байгаа мэдсэн. Пилат чинь дарангууллын сүнс тэр дарангуулагчтай юу хийж мэдчих чадахгүй. Ямар ч нэмэргүйг ойлгоод тэгж байгаа. Тэгээд тэгээд цовдлох зөвшөөрлөө ивэл. Тэгээд амиа хагаалаад өөрөө гараа угаахад би миний буруу байхгүй шүү гэд ингэж хэлчихэж байгаа тийм. За тэгээд энэ антихристийн сүнс бас хараал авчирдгийг харуулж байгаа. Яг тэгвэл тэр хүмүүс түүний цус бидний болон бидний үр хүүхдүүдийн дээр байг. Юудэчүүд өөрсдөө хараацсан байхгүй юу? Одоо болтол юудэчүүд яагаад ингэж дайнтай юутай байна те? Хэдэн үеэрээ яагаад тичнээ олон жил цөлөгдөж орон хэсч амьдэрсэн. Энд өөрсдөө Есүсийг өгөөсгээд өөрсдөө хараалыг дуудаад авсан. За тэгээд Барабыг суллаад Есүсийг ташуурцсны дараа цовдлуулахаар болж байна. Хүн Бараб цовдлогдох ёстойсэн шүү дээ. Бараб алуурчин байсан. Тэгээд тэр Барабын оронд тэр хоёр улгаачийн дунд Есүсийг цовдлуулж байгаа. Тэгээ яг орлуулчихж байгаас битээр яг хүн төрлөختөнд таяг анх хийгдсэн үйлдэл нь бол яг Библиэд бичигдэж үлдсэн. Иохан 5:43-т Есүс хэлэхдээ би эцэгээ нэрээр ирсэн юм аа. Гэтэл та нар намайг хүлээж аваагүй. Хэрэв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл та нар түүнийг хүлээн авна. Есүс яг аавынхаа нэрээр ирсэн тий. Би Бурхны хүүхэд гэд хэлээд. Есүс би хаан гэж ерөөсөө би Бурхны хүүхэд гэж хэлсэн бай тий. Тэгээд агт ч хүлээж аваагүй. Гэтэ та нар өөрийнхөө нэрээр ирснийг хүлээж авна гэж байна. Тэгэхээр антихристийг хүлээж авахыг хэлж байгаа. Бас энд түүхэн жишээнүүд бас өөр хүмүүсийг хүлээж авсан жишээнүүд. Жишээлбэл ислам тийм. Ислам гэсэн Мухаммед гэж үзүүлэгч Есүсийг орлуулж байгаа шүү дээ. Тэ? Мухаммед нь яг энд дэлхий дээр амьдарч исэн хүн. Тэгээ Мухаммедийг шүтээд Мухаммедийг шүтчихсэн гэсэн тэр Аллах нь Мухаммедийн өөрийнх нь трайби өөрийнх нь Овг аймгийн бурхан байсан тэрийг шүтээд ингэ явцсан байж. Тэгэхээр өөрийнхөө нэрээр ирсэн Мухаммед байж байгаад дараа нь ирсэн тэр хүн гэж. Тэгэхээр чир антихристийн сүнстэй шигтэн. Тэм учраас исламынхан Есүсийг маш их эсэргүүцдэг ийм шишин байж байгаа. Гэтэ энэ хүмүүс аврагдахгүй гэсэн үг биш. Маш их аврагддаг. Тэ? Ариун сүнс бол их хүчтэй учраас хинч аврагдчих болно. Ариун сүнс ажиллаа явуулахдаа исламын шашинтай хүмүүс яд өгөхөр дандаа зүүд өцгөлүүд өгдөг гэсэн. Тэрэнд нь дандаа Есүс харагддаг. Есүс би аврагч гэж. Есүсийг зүүдэнтэй харсан хүмүүс дандаа аврагдаг. Та нар исламын шашинтай байжгаад
Христ итгэлтэй болсон хүмүүс гэрчлэлийг сонсвол дандаа Иесустэй зүүдэндээ олцсон хүмүүс гэдэг. Маш сайн. Юудан шашинтай хүмүүс яаж аврагддаг гэсэн. Исая 53-ыг уншаад аврагддаг. Исая 53 дээр Есүсийг ирнэ гэж зөвнцөнтэй онгон эмэгтэйгээс хүүхэд төрнө гэж зөвнөлийг хэлсэн байдаг те. Тэгээд одоо Юудэгийн раббайнууд хуучин гэрээг заахтаа Исая 53-ыг хүмүүстэй зааж өгдөггүй, уншилдаггүй. Тэгэд мэддэггүй байхгүй юу. Харин Юудэ хүмүүс Исая 53-ыг унших юм бол шууд Иесусыг Масаа юм байна гэдгийг хүлээж авдаг. Тийм сонио. Гэрчлэлтийн сонсохоор маш олон гэрчлэлт сонсч үзсэн. Яг энэ хоёр харагдсан. Шууд нөхөр гэж. Тэгэхээр яг Иесусыг орлуулснаас болоод ойлгохгүйгээс болоод хүмүүс аврагдахгүй байхгүй. Иесусыг ойлгохоор л аврагдаад байгаа байхгүй. Тэрийг маш сайн ойлгох хэрэгтэй. Одоо яг энэ даяар чуулган дотор бас яадаг гэхээр Хятад бол одоо хамгийн олон Христ итгэгчтэй чуулган болсон шүү дээ. Яг тэгвэл small жижиг сүм нь 3 саятай. Монголын хүн онтой тийм байхгүй юу? Нэг тосгон тийм болчдөг. Тэгээд нийт тоог нь мэдхгүй яагаад гэвэл их нууц байдаг болохоор тэгээд Эцэстэн коммунист нам хэдэн жилийн өмнөөс ингээд зал хэрэглэсэн. Манайх үндсэн хуулиндаа бүх шашин нээлттэй гэсэн чи та нар ил байж болно гэдэг те. Ганцхан номлолоо та нар нам төрийн удирдагч шалгуулж ирсэн байхгүй юу? Тэгээд зөвшөөрөхөөр одоо яг тийм шаардлага. Тэгээ нөгөө ил гарсан сүмүүдийн номлолыг сонсоод тэр дунд нь Есүс гэсэн нэрний оронд коммунист нам гэдэг үг оруулах гэдэг. Библийн засаад өгсөн шүү. Тийм засаад хэвлээд өгсөн. Ихэнх Библи одоо Америкт байгаа англи Библиуд төрөл ихэнх нь Хятадд хэвлэгддэг шүү дээ. Тэ? Тэгсэн. Тэгтээ тэр Библийн хорихгүйгээр дахиж хэвлж өгч гин гэж яхта бүгдийн тэр орлуулаад коммунист намгаа орлуулаад зассан байхгүй. Тэгээ тэрүүгээр номлол гэдэг. Энэ бол антихристийн сүнс байхгүй юу? Тэрүүгээр орж ирсэн. Оросд яасан гэхээр уламжлалт шашинтай те үнэн албартны шашин гэдэг шашинтай. Үнэн албартны шашин төрийн шашин болсон. Тэ Кирилл гэдэг Фадер Кириллийн удирдагч нь КЖБ-д Путинтэй хамт ажилладаг байсан. Тэгээ одоо Путины бүх бодлогуудыг Украинд хийж байгаа дай маань ил дэмждэг. Тийм хөвөр улс төр мөрт. Бас антихристийн сүнс. Тэгэд ийм байдлаар Христ итгэл рүү янз бүрийн байдлаар ингэж орж ирж байгаа байхгүй юу? За бид нар бол энийг таньж мэдэж яг энэ эсрэг Иесусийн эсрэг дуурсан болгоны эсрэг нь бид нар зогсохтой. Иесусийн эсрэг юмны эсрэг дабл эсрэг явж байгаа те зогсох хэрэгтэй гэсэн. За Петр Иохан хоёрыг тэг зогсож байсан те. Үйлс 4-ийн 13-аас 18. Яг нөө үзэсгэлэн таалганы дэргэд төрөлхийн хөлгөө хүнийг эдгэц нөгөөх нь үсрээд өвчөө цогчоод сүмрээ одорцсон те. Тэгсэн чинь Иохан төрөлхийн те. Тэгээ тэгсэн чинь Петр Иохан хоёрыг баривчлаад авцсан те. Юу хийчих вэ те. За тэгээ ингэсэн. Үйлс 4-ийн 13-аас 18. Эрдэм номгүй боловсралгүй Петр Иохан хоёрын ийхүү зүрх зоригтой байгааг тэд хараад гайхацгаан тэднийг Иесустай хамт байсныг мэдэв. Мэдээд байгааз эдгэрсэн өнөөх хүн тэдний хамт зогсож байгааг хараад тэдэнд хариуд нь хэлэх зүйл юу ч байсангүй. Тэгээд тэднийг зөвлөлийн байрнаас гарахыг тушаагаад өөр хоорондоо зөвлөгдөн энэ хүмүүсийг бид одоо яах вэ? Тэдний үйлцэн гайхамшигт тэмдэг нь Иерусалимд оршин суудаг бүхэнд нэгэн тодорхой тул бид түүнийг өгөөсгөж чадахгүй. Харин цаашид үүнийг ард олны дунд улам тархаахгүй тулд энэ нэрээр дахин хинтээж ярихгүй байхыг тэдэнд анхааруулъя гэцгээв. Ингээд тэднийг дуудан авчирч Есүсийн нэрээр огт ярьж сургахгүй байхыг тушаав.
За энэ яг Иесусийн өгөөсгдөг нөгөө антихристийн сүнстэй хүмүүс чинь Петр Иохан хоёрыг баривчилсан шүү дээ. Тэгээ шийдэх гэж чаддаггүй. Яаж шийдэх гэж мэдэхгүй бүгдээ. Тэгээ яаж шийдэх вэ гэхээр Иесусийн нэрийг битгий яар. Иесусийн нэрээр дахиж юм битгий хий гэж чи нөгөө хоёр нь юу? Бид нар ярихгүй байж чадахгүй гэдэг улам их яриад алгуулж гисэн шүү дээ. Яг бидэрт яг тех тусам нь улам их ярих ёстой гэсэн үг. Тэнч үлгэр жишээг бол харуулсан. Тэгээд антихристийн сүнс, Иесусийн сүнс хаана байгааг мэддэг. Тэд нар Иесустэй хамт байсныг мэддэг гэж хэлж байгаа байхгүй юу? Гайхамшиг үлдэгдсэн. Тэгээд тэр яагаад гэвэл хараасаа эрдэм номгүй боловсролын хоёр зогсож байгаа шүү дээ. Ямар ч раббай дагаж сургуульд яваагүй. Тийм. Тэгэхээр хэрвээ нэг раббагийн шав байсан бол танаа раббай чи ингэснэ тэгснэ гэж загнах байсан баг л та. Тийм болохоор хэлэх үг нь олдохгүй. Тэгээ өөр хоорондоо зөвлөдөж жагаад хийсэн зүйлээс өгөөсгөж чадахгүй. Яг л тэр хүн идэгцсэн тий. Тэр чинь өдөр алган тэнд суугаад гойлго гойдог гэсэн. Тэгсэн чинь босоод яваад гэсэн. Гайхамшиг тэндгийг өгөөсгөж чадахгүй. Тэгээд юу гэж чадсан гэхээр Иесусыг л хоригд. Одоо бас дэлхий дээр яг тэгдэг тий. Годомжинд сайн мэдээ орохыг хориглцдаг. Одоо Лондонд бол сайн мэдээ ярихыг хориглцсан. Бусад хүмүүс итгэл үнэмшлийн хүмүүс жагсаж болоод байдаг. Итгэгч хүмүүс бол болдоггүй. Тийм болгоцсон. Иесусийн нэрийг нь хориглдог болж байгаа байхгүй. За сүмч болгон дотор антихристийн сүмс яаж ажилладаг вэ гэхээр нэгдүгээр хуурамч багш нараар дамжиж ажиллана. Тэ? Буруу сургаал, буруу чоолог зааж ивэл тэнд антихристийн сүнс удирдах байгаа гэсэн үг. Бид нар хуурамч сургаалыг танихыг та нарт зааж өгдөг. Библиэр шалга, Библи тэр хүний ярьж байгаа нь дор хаяж 3 удаа бичигдсэн байна уу? Хар гэж хэлээд байгаа тэ. 3 удаа бичигдчихэд сургаал болдог. Тэгэж тэр хүнээс ирээд байна уу гэдэг. Одоо бол юу? Либерал теолог гэсэн нэг юм гараад тэр нь юу гэдэг вэ? Дэлхийн юмнуудыг Библиэр тайлбарлах. Библийн юмнуудыг дэлхийн юмар тайлбарлах. Тийм теологууд маш их үүссэн байхгүй юу? Тийм юмнаас бол маш болгоомжлох хэрэгтэй гэсэн үг. За хуурамч иш үзүүлэгчд тэ иш үзүүлэг зөвшөөрөгдсөн бүхэн иш үзүүлж болно тэ. Иш үзүүлгийн офис ажиллаж болно. Гэхдээ Библич үүрэг иш үзүүлэгч нь иш үзүүлэгчтэй захирагдана. Библиэд захирагдана гэдэг юм байдаг тэ. Тэг худлаа иш үзүүлэгч. Хамгийн сүүлийн худлаа иш үзүүлэг юу гарч ирсэн христч хүмүүсийн 9 сарын 23-24-нд rapture болно, хөөргөлт болно гэж шугцсан тэ. Нэг юу нэ Африкийн нэг пастор тэгэл ютубер шуугуулаад эхэлсэн. Тэгээ зарим хүмүүсд нь бэлтгэл тэр Африкт чинь. Тэгээ 9 сарын 24 болсон ч өдөр ажил дээр ирсэн чинь манай ажлын зарим хүмүүс ирэхгүйс ч бид нар өшин дээр rapture болоод нөгөөд чи явцсан юм биш одоо гэж тоглож байсан. Тэр өдөр яг ч юм хэдэн ирээгүй байв гэдэг. Тэгээ юм уу тэгээд янз бүрийн юм болохоор хуурамч ковидын үед бол хуурамч үзүүлэлт маш их гарсан тий. Орос Украины дайн болоход хуурамч үзүүлэлт бас маш их гарсан. Яг антихрист ирчлээ гэж Путиний антихрист энэ төр гэж яриад маш их юмнууд илчилт номноор юмнууд тайлбарсан номнууд тэр маш их болсон тий. Иесус намайг хэзээ ирэхийг ч мэдэхгүй гэж хэлсэн байгаа шүү дээ. За итгэл чөлөөлтийг өгөөсгдөг хүмүүсээр антихристийн сүнс дамждаг тий. Одоо итгэл чөлөөлт нь Иесусээр зогссон, Иесусийн дагалдагчдын хийжсэн тэрээр зогсон бид нар хийхгүй гэдэг ийм чалгыг эхлээд байгаа шүү дээ. Тийм биш. Иесус явахдаа юу гэж хэлсэн? Та нар миний хийснээс бүр агууг хийх болно гэж хэлсэн. Тэ?
Гайхамшигыг үүсгэж тэ гайхамшигыг бол бурхан өөрөө үйлддэг тэр. Янз бүрийн гайхамшиг бодоод тат тэднийг янз бүрээр үүс. Бид нарыг энийг бурхан ээжлээ гэд мэдээд байхад бусад хүмүүс бол бурхан гэж үздэг үү? Юу гэдэг вэ? Би өөрөө хийчлээ те. Би тэгсэн чи ингэж хийчлээ. Бидний бүх юм дээр бид нар хоол хийхэд энэ юм хангаж юм бурхан л хангаж байгаа шүү дээ те. Тэгээд бүх юмний цаана бурханыг харж байгаа. Тэгвэл дандаа хүн хийчлээ гэвэл тэр Есүсийг хүнээр орлуулж байгаа те. Есүсийг өөрөөрөө орлуулж байгаа тэр сүнс ажиллаж байгаа гэсэн үг. За илгээлтийн эсрэг зогсдог, сайн мэдээний эсрэг зогсдог. Сүм чуулганыхан сайн мэдээнд явахгүй байгаа нь антихристтэй нэгдэж байгаа гэсэн үг. Сайн мэдээнд явж байгаа. Уулзсан хүн болгондоо сайн мэдээ ярьж явах хэрэгтэй. Тэ? Бид нар аминч байж болохгүй. Бид нар өөрсдөө үнэвөө авснаа үнэвөө тарааж явах хэрэгтэй. Тэгэд илгээлтэд хүмүүсээ явуулдаггүй, сайн мэдээнд хүмүүсээ явуулдаггүй сүмүүд. Саяхан бид нар илгээлтийн тухай нэг буруу ойлголттой байснаас Vision School-ийн өн дээр би ч юм уу. Юу яг энэ сүм байгуулагдахын өмнө 2017 оны 9 сард тэр 27-нд ч тэ Айдаход нэг баптист пасторуудын цуглаанд очиж байсан пастор битээр манай явжсэн нөгөө Америк сүмийн пастор очоорой гэд хэлсэн. Тэр нөгөө пастор болох дуудгаа авцсан гэд хэлсэн мэт байхгүй. Тэгсэн чи та тэнд очоорой гэдэг. Тэгээ тэнд очсон чинь ингээд баптист пастор цугласан. Тэгсэн чи тэнд нөгөө ярьсан хүн юу гэж ярьсан гэхээр одоо сүм чуулганууд сайн мэдээнд яваад мөнгө хүрээд зардал гаргаад авах шаардлагагүй. Яагаад гэвэл Америк руу бүх үндэстний хүмүүс ороод ирсэн. Та нарын бэкяарданд ч арын хашаанд ч бүх үндэстнийх байгаа учраас та нар илгэлтэд тэнд хийж болно. Явах шаардлагагүй. Мөнгөө юмж болно. Яг тэнд хэлсэн байхгүй. Анх удаа тэрийг сонссон байхгүй. Тэгсэн чинь сая Vision School дээр тэрийг яриад энэ илгэлтийн тухай буруу ойлголт сүм чуулганд орж ирсэн гэж ярьсан чи тэрийг би очиад анх удаа сонсч ирсэн юм шиг тэгж удаад гимшээд залбирсан байхгүй. Тэр би чуулганд сүмдэр ч гэсэн ирээд ярьжсанаа санаж байна те. Тэрийг надад сонсчихсан бол уучлаарай те. Буруу илгээгдсэн хүмүүс бол явах ёстой юм байл шүү. Явах ёстой. Бид нарыг юун дээр агуу захирамжин дээр яв за дагалдагч болох баптизм хүртээ гэд хэлсэн. Яг яв гэд go гэж хэлсэн байгаа шүү те. Тэрийг бас ойлгох хэрэгтэй юм л. Тэгээ энэ дээр ч гэсэн бид нар явна те. Зориуд төнлөө. Тэгээд тэр сайн мэдээнд явдаг тэр Vision School хүмүүс юу гэж ярьж байгаа вэ? Гарахтаа эзэн өнөөдөр та намайг хинтээ уулзуулах уу? Би хинт сайн мэдээ ярих гэж залбираад гардаг. Тэгэл уулзсан үнтэй ярьдаг гэдэг ч байгаа юм. Бид нар тийм залбирал хийдэг болов уу? Хүшдэг. Тэгэхээр бид нар илгээлт эсрэг байгаа байхгүй. Тэгээд бид нар дэлгүүрт уулзсан хүн байна уу? Автобусанд уулзсан юм аа. Тэр хүмүүстэй сайн мэдээ ярьдаг гэж хэлж байна. Илгээгт нэгдэг чиг тэрийг хэлдэг юм байна. Тэгээд бас нэг ярьсан спикер Дэвид гэдэг ах ярьжсэн те. Юу гэсэн хэрэг сүмд нь ингээд хүмүүс би илгээлтэнд яваа би явъя гэл заримдаа ингээд хөөрлөөрөө босч ирдэг юм л те. Гой номлол сонсоод ч юм уу те. Магтан дуудуулаад ингээд сэтгэл нь өөрчлөлт басч. Тэгэхээр шууд юу гэж хэлдэг вэ? За чи тэгвэл өнөөдөр жорлон цэвэрлчих гэлэх нөгөө нь ашиглаж байгаа яваад өгдөг гинэ. Тэгээд тэр хүн илгээлтэнд явж чадахгүй. Яг тэгвэл бид нар илгээлтэнд очиод янз бүрийн юм хийнэ. Тэ? Өнөөдөр энэ сүмийнхаа жорлон цэвэрлж чадахгүй байвал тэр хүн илгээлтэнд явж чадахгүй. Бүтээгч хэлсэн шүү дээ. Тэгээд тэгсэн чинь сая нэг Америк пастор, Пакистанд үлчсэн Америк пастор очсон чинь тэр хиндугийнхан лалын шашныхан христч хүмүүсийг бүр second hand citizen гэж үздэг. Бүр нөгөө нийгмийнхаа ингээд бүр доод давхар гэж
үздэг. Тэгээд доод давхар гэж үзээд тэднэрт өөр ажил таахгүй ямар ажил тавд гэхээр дандаа жорлон цэвэрлэх ажил хийлгдэг. Тэгээд тэдний жорлон гэдэг нь юу гэхээр ингээд шууд ухцсан задгаа шууд тэр шуудын дотроо бицдэг. Тэгээд тэр ингээд задгаа өндөр тэнд яагаад их хөвчлөх байдгүй тэр задгаа авахгүй тэгээд задгаа. Тэгээд тэрийг тэр христч хүмүүсээр цэвэрлүүлдэг. Тийм л ажиллаж өгшөөд христч хүмүүс. Тэгээд тэр тэдний хувьд жирийн ажил авахгүй христч хүмүүс. Тэгээд тэд нар нь ямар ч гоморхолгүй ямар ч үгүй тэргээл хийчихдэг. Тэгээд тэгж амьддаг христч хүмүүс. Бид нар өнөөдөр энэ юу палантай жорлон цэвэрлэхээс цэвэрлж чадахгүй байгаа хүмүүс байж байна те. Тэгээ энэ юу бас евро интег руу явж ирээд ярьж тэд нар очиод сайн мэдээ дарахтай хамгийн түрүүний зүйл юу гэхээр тэр хамгийн доод кастны хүмүүст очиж үйлчлж байгаа ядуу хүмүүст те хамгийн түрүүнд бид нар жорлон барьж өгсөн гэж ярьж байгаа. Тэр хүмүүст ингээд юу одоо Монголын модон жорлон шиг тийм жорлон тэднэрт ингээд ямар ч байсан өнөр тандар гадагшаа шууд цацагтаад байхгүй тийм. Тэгээд тэр хүмүүс бүр аюу гайхсаг. Тэгээ нөгөө мө тэр хуучин тэр шууд бохор гууг ингээ өөрс цэвэрлж гисэн гэж тэр славик хүмүүстэй Украин хүмүүс очиод тэр цэвэрлж гисэн чи бүр гайхаадсэн гэсэн. Та нар яагаад энийг цэвэрлж өгч байгаа юм бэ? Тэгээ тэрнээс болоод Иесус рүү ирсэн хүмүүс маш олон байсан гэдэг. Зөвхөн жорлонгийн цэвэрлсний төлөө Иесусыг хүлээж авсан. Тэгэхээр эн чинь илгээлтийн зүрх сэтгэл гэдэг чинь тийм байдаг байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр юмд гомдох гэдэг янз бүрийн үү те. Бид нар ч баярлах юм ямар их юм байна гэсэн. За 1-р Коринт 12-ийн 3 дээр тиймээс хинч Бурхны сүнсээр Иесус харагдсан гэж ярихгүй бөгөөд ариун сүнсээр босвол өөр хинч Иесус бол эзэн гэж хэлж чадахгүй гэдгийг би та нарт мэдгэж. За энэ бол юу гэж байгаа юм хэрэг. Тэр ихэнх үеийн итгэгчдийг итгэлээс нь ухраахын тулд тэр юудэчүүд амаар нь Иесус харагдсан гэж хэлүүлдэг гэсэн байхгүй. Хүчээр хэлүүлж итгэлээс нь оруулаад. Тэгээд тэр хүмүүс тэрийг хэлэхгүй юу гэж хэлдэг гэхээр Иесус бол эзэн гэж хэлээ алуулдаг гэсэн. Юу хэлдэг. Би Иесус бол эзэн гэж бид нар ямар үед хэлж чадах вэ? Ариун сүнстэй л байгаа үед хэлж чадна. Тэ? Ариун сүнст бидний ямар хэлж чадна. За бид нар мэдээд энэ дэлхийд дээр хоёр хаанчлалтай байгаа тийм Бурхны хаанчлал, сатаны хаанчлал хоёр. Тийм. Тэгээд итгэвч одоогүй хүмүүс өөдөр дэлхийлэг хүмүүс бол сатаны хаанчлалд байж байгаа тийм. Харин итгэвч хүмүүс сүмч болгон бол яг энэ Бурхны хаанчлал дотор байх ёстой. Энэ бол бидний байх ёстой газар. Тийм учраас энэ өөрийнхөө сүмч болгонд бол Иесусийн шавнар яг анхааруулгыг хэлсэн байдаг Библи дотор. За 2 дугаар Иохан 1:7-11 дээр Адам мэхлэгчид ертөнцид орж ирсэн. Тэд Иесус Христийг махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Энэ бол мэхлэгч бөгөөд Христийг эсэргүүцэгч мөн. Та нар бидний гүйцэлдүүлснийг алдалгүй харин дүүрэн шагналыг хүлээн авахын тулд өөрсдийгөө хяна. Хэтэрч Христийн сургаал дотор байдаггүй хэтч Бурхан байхгүй. Сургаал дотор байгч тэр хүнд эцэгч хүч байна. Хэрэв хэн нэг нь та нар руу ирэхдээ энэ сургаалыг авчрахгүй бол түүнийг гэртээ бүү орвол түүнтэй мэндэлж болохгүй. Түүнтэй мэндэлж буй хүн түүний бозор үйлсэд оролцож байгаа хэрэг мөн гэдэг. За мэхлэгч гэж байна тийм. Антихристийн мэхлэгч сүнс аахгүй. Тэгээд Христийг махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрдөггүй гэж хэлсэн тийм ээ. Тэгээд тийм учраас Христийг эсэргүүцдэг. За бидний гүйцэлдүүлсэн гэдэг чинь яг 1-р үеийн тэр Иесусыг дагсан тэгч дагалдагч нар байна тийм ээ. Тэгээд тэд нар өөрсдөө биеэрээ үлгэрлэлцэн яаж итгэлийн амьдралаар явах. Тэгээд тэрийг алдалгүй яваарсай гэж хэлж байна тийм. Итгэлийнхаа төлөө
өгөхөд бэлэн байгаарай гэсэн үг. Өөрсдөө байнга хинжээ гэсэн үг тийм. Ямар сүнс ажиллаад байна? Та байнга хинжээ. Ариун сүнстэй байна уу үгүй юу? Байнга өөрсдөө. Христийн сургаал дотор бай гэж тийм. Христийн сургаал биш өөр сургаал сонсч байгаа бурхан байхгүй шүү гэж хэлж. Христийн сургаал дотор байх юм бол хүүтэй байгаа хүн эцэгтэй хамт байна л гэсэн. Тэгээ та нар руу ирэхдээ энэ сургаалыг авчрахгүй бол гэртээ бүү оруул гэж. Энэ гаж урсгал тий гаж урс. Өнөөдөр тэр хүмүүс яагаад гаж урсгал руу явчихад байна гэдэг. Иесусээс өөр юм сонсоод явчихж байгаа. Хуурагдчихж байгаа байхгүй юу? Мэхлэгч сүнсэнд орчиж байгаа. Тэгэхээр тэр гаж урсгалыг гэртээ бүү оруул гэсэн үг шүү дээ. Тэгээ Иесусыг ярьдгүй хүмүүсийг гэртээ битгий оруул. Баг пастор нэг удаа ярьсан. Гэрийн ингээд Чхоос витнесийн хоёр хүн хаалганд төвшсөн. Чхоос витнес дандаа нэг хоёр эмэгтэй хүн явуулдаг. Нэг нь настай, нэг нь залуу тийм эмэгтэй хүн. Тэгээ явуулаад юмаа ярих гэдэг өнгөт. Юмаа яриад гэсэн нэг тийм ярьсан дараа бид хоёрт Иесусийн тухай ярьж өгөх гэсэн чи Иесус гэдэг нэрийг сонсоод нөгөө настай эмэгтэй нэстэ зутагаал алгуулсан. Харин тэр залуу эмэгтэй нь болохоор арай тэр сургаалтаа гүйцэд авдаг болохоор Иесусийн тухай сонссон гэж хэлж байгаа байхгүй. Тэр бүр Иесусийн нэрнээс бүр тэгтлээ хайдаг гэд мэдэгдэж байгаа байхгүй. Тэр та нар энэ янз бүрийн хүмүүс ирвэл Иесусыг мэдхүү гэж асуучихал хэрэгтэй байна. За одоо цаг хугацаагаар бол эцсийн цаг үе ирсэн гэж хүмүүс ажилладаг те. Яагаад гэвэл дайнд ажиг ихслээ. Байгалийн гамшгууд нэмэгдэжээ. Тэгээд хэмжүүд нэмэгдэх тусам эцсийн цаг орцны тохиол болно гэж Библиэд байдаг гэдэг. Хэрвээ үнэхээр эцсийн цаг үе юм бол антихристийн сүнсний үйл ажиллагаа бас адилхан итгэж хэвээр байхгүй. Энэ бол бүр их болно. Тэгээд антихристийн сүнс бол мэрэг төлөвийн сүнстэй бол хамтарч ажилладаг. Яг бол мэхлэгч сүнс учраас. Тэгээд ямар үйлдэлүүд хийдэг вэ гэхээр төөрөгдүүлэх үйл ажиллагаа хийн. Тэгээд хүмүүсийг маш их зовоож шаналган зовлон шанал хийвчэрнэ. Тэгээд дараа нь хүмүүс төр өөрийнхөө ноёрхлыг тогтоодог. Яг ийм аргаар ажилладаг сүнс байна. Тэгэхээр Иесусээс бол айдсын сүнс хязгаарч ирэхгүй тийм ээ. Бурхан биднэрт айдсын сүнсийг өгөөгүй гэж Иохан номонд хэлж байна. Харин юу гэдэг вэ? Бие захирах хүч чадлын сүнсийг биднэрт өгсөн гэдэг байна. Тэгэхээр айдс ирж байгаа бол энэ өөр. Колосой 2-ын 8-9. Хэн нэгэн та нарыг Христийн дагуу биш харин ертөнцийн үндсэн зарчмууд хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлохыг хэмээн сэрэмжлэгтэн. Учир нь түүн дотор Бурхны төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдгоо гэж. За Филиппой 2-ын 5-8. Өөр хоорондоо Христ Иесуст байсан тийм бодолтой бай. Тэрээр хэдийгээр Бурхны мөн чанараар оршин байсан боловч Бурхантай тэгш байх явдлыг өөртөө хадгалах зүйл гэж үтсэнгүй гэж. Харин өөрийгөө хоосож боолын дүрийг авч хүнтэй адилжээ. Хүн төрхийг олсон тэрээр үхэлдтэйгөө загалмаа үхэлдэж хүртэл дуулууртай байснараа өөрийгөө даруй болгоо гэж. За бид нар ингээд толгойн нэрхцэн явж байгаа итгэгч хүмүүстэй бол зөндөө таарлаж байсан. Тэр өдгөө олон жил үйлчлсэн, пасторлцсан хэрнээ итгэл үнэмшилтэд эргэлзсэн хүмүүстэй ч таарлаж үтсэн байгаа тийм. Тэгэхээр ямар нэгэн мэхлэгч сүнсэнд эзлэгдсэн байгаа байхгүй юу? Эргэлзээ орж ирнэ гэдэг чинь л. Хэрвээ Иесусийн дотор бат зогсож байгаа бол биднэрт тийм эргэлзээ орж ирэхгүй. Зарим хүмүүс яагаад сайн мэдээ сонсонгуудаа Иесусыг хүлээж аваад тэгээд сайн мэдээнд илгээгдээд маш хурдан явчихдаг юм бэ.
Тийм. Тэгсэл зарим хүмүүс олон жил яваал байдаг Иесусыг ойлгохгүй юм бэ. Энэ бол юутай тэгэхээр бидний үтсэн нөгөө зүрхний төлөв байдалтай маш их холбоотой. Тэг зүрх хатуу гэж юу гэж хэлж байгаа юм гэхээр бардам зам байхгүй юу? Бардам байдалтай маш их холбоотой. Антихристийн сүм бол маш бардам сүм байхгүй юу? Тэнэг гэдгээ мэдхгүй айгүй бардам сүнс байхгүй юу? Тэгээд энэ сүнсийг бид нар юугаар давж гардггүй гэл те? Юугаар энэ сүнсийг бид нэр оруулж ирэхгүй байж чадвар. Даруй байдлаар. Даруй байдал бол маш их чухал. Даруй байж чадахгүй бид нар өөрсдөө даруй болгоно. Мацаг барих, залбирах энэ бол бидний хийдэг ертийн зүйлүүд болсон байх ёстой. Өөрөө даруй болж чадахгүй бол бие бүр тийм сул дорой болгож жагаад тэгээд сүнслэг даруй байдалд орж сурах хэрэгтэй байна. Мацаг барих бол бидний тийм ертийн үйлдэл болсон байна. Өөрийгөө хоосолж боолын дүрийг авч хүнтэй адилсан. Иесустэй өөрөө бурхан байж ич тийм ээ. Ийм доошоо бууж ирээд хүмүүсийн дүрд ор. Тэгэхээр хинжээ хязгааргүй тийм том бурхан шүү дээ тий. Хүний бие дотор тэг хязгаарлаж амьдрах гэж маш хэцүү. Тийм даруй байсан бурхан байхгүй юу? Тэг хүнтэй адилхан болж амьдраад хүний туулсан бүгдийг туулж байгаа тий. Хүмүүсийн шаналсан болгоныг харж байгаа тий. Харин хүний хийдэг нүглийг л хийгээгүй. Биднийг бол дээд зэргээр мэдэж чадсан. Муу сүнс биднийг яаж зовоодог, яаж шаналгадгийг харж мэдсэн. Тийм учраас өөрөө сайн дураараа би таны бүтээлийн төлөө өгч, таны бүтээлийг мөнх амьдрал өгөхийн тулд би өгье гэд аавтай хэлээд хүрээд ирсэн. Ийм л аврагч юу дээ. Тэгээд бид нар өөрсдөө даруй болгоод тэгээд дараа нь бид нар яах үйлчлэх хэрэгтэй. Бид нар хүнд үйлчилчээж, бурханд үйлчилчээж бидний итвэх бэхждэг байж байгаа. Тэ? Бид нар яг итгэлийн үйлсээ гаргадаг байж байгаа. Бидний үйлчлэх талбар бэлэн байна те. Бид нар бүгдийн сайн мэдээнд тулцсан. Бүгдээрээ сайн мэдээж. Чуулган дотор үйлчлэхийн зөндөө байна те. Бусад даяар чуулганыхаа төлөө бид нар эндээс залбирлаар үйлчлэж чадна. Тэр санхүүгээр үйлчлэж, олон юмнуудаар үйлчлэж чадна. Үйлчлэлийг бид нар хийх хэрэгтэй. Жижиг гэлтгөө бид нар хийх хэрэгтэй. Үйлчлэж байгаа хүмүүстэй бид нар талархах хэрэгтэй. Ийм зүйлүүд бол маш их чухал. Бидний үйлчлэж эхлэхэд биднэрт урд нь ирж байгаагүй янз бүрийн сорилтууд ирдэг те. Бидний цэвэрлэх төстэй юмнууд гарч идэг. Бидний зан чанарууд нуугдчихсан муухай зан чанарууд илэрч гардаг байна. Бид нарыг бурхан бардам сэтгэлээр үйлчлэх нь даруугаар үйлчлэх нь гэж харж идэг байна. За ийм зүйлүүдийг хийх хэрэгтэй байна. За бүгдээрээ хамтаараа залбирая. Хамтын залбирлая. За энэ төр. За Тэнгэрлэг бурхан аав минь ээ. Биднийг гэм нүглээс цэвэрлэж, хараалаас салгаж, өвчнөөс итгэж, бидэнд мөнх амийг өгөхийн тулд Есүс хүүгэн илгээсэнд талархъя. Биднийг шийдвэрээ гаргахтал төвчээртэй хүлээсэнд талархаж байна. Сайн мэдээг өгөөсгөж, антихристийн сүнсээр эсэргүүцэж байсан дан гэмшиж байна. Есүс Христ бол бидний аврагч бөгөөд эзэн мөн. Бид амьдралдаа зөвшөөрч оруулсан мэхлэгч, эсэргүүцэгч сүнснээс холбоогоо тасалж байна. Антихристийн сүнс чи сонс. Есүс Христийн нэрээр эзний үсэг чуулганаас биднээс зайл. Есүс Христийн нэрээр тушааж байна. Амен. Эзэн танд талархаж байна. Үнэхээр талархаж байна эзэн.
Та бид нартай хамт байж, та өөрийнхөө үгийг мэдүүлж, бидний итгэлийн амьдралаар алхамаар удирддагт үнэхээр талархан залбирч байна. За. Есүс таны нэр хүчтэй, таны нэр агуу, таны нэрний өмнө өвдөг болгон сүгдэж, ам болгон өчөх болно эзэн. За. Та бидний хөрвүүлжлүүлэн удирдаарай, түтлэн дагуулаарай. Эзэн, таныг сонсох чихийг та зөөлөж өгөөрэй гэж залбирч байна. Эзэн, ариун сүнснийхаа дотор биднийг умбуулж, та биднийг яаж үйлчлэх ёстой, хэнд үйлчлэх ёстой, хэрхэн үйлчлэх ёстой бүх зүйлийг нэг нэгэнгүй зааж сургаж өгөөрэй гэж залбирч байна эзэн. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Таны өгсөн бүх зүйлийн төлөө талархаад болшгүй. Эзэн Христийн нэрээр талархан залбирлаа. Аамен.